Дэд профессор Эчин хорлоо өнөөдөр Монголын үндэсний соёл урлагийн их сургуулийн дуулаач ангид багшилж байна. Тэрээр багшлахын мэргэжлэр 15 дахь жилдээ ажиллаж байна. Дуулаач ангийн мэргэжлийн танхим. Энд Эчин хорлоо багшлана. Бас бага настайгаа учирна. Дуучин болохоор ирсэн шавь нараа өхөөрд нь бас цагнам. Өөрийн гараас шайн шав төрүүлж өсөх наснасаа мөрөөдөж явсан бүхэндээ шавь нараа хүрэхийг хичээнэ. Тийм ээ. Багш хүн гэдэг туулж өнгөрүүлсэн бүхнээ биш, басгүй туулахыг хүссэн бүхнээ шавь нартаа өхийг хичээдэг. Энэ л хүсэл, энэ л зорилго өнөөдөр Эчин хорлоогийн амьдралын гол шугам болж явна гэлтэй. Уул усны хэлийг уянга төгсөөр илэрхийлнэ үү гэлтэй. Түүний дуулахыг сонсон суух шавь наранч багшаараа бас бахархана.